Netflix-ээр гарч байгаа Teach You a Lesson гэх солонгос драм багш нарын дунд том ярианы сэдэв болоод байна. Энэ бүтээлд боловсролын яам, багшийн эрхийг хамгаалах газар, асуудалтай сурагчид эцэг эхчүүдэд хатуу арга хэмжээ авч тэднийг сургаж байгаа тухай гардаг. Драмыг үзсэн багш нар хэлэхдээ хүчирхийллээр асуудлаа шийдэхийг зөвдгөхгүй ч драм дээр сургуул, төр засаг, багшийн эрхийг хамгаалахын төлөө идэвхтэй хөдөлж байгаа хэсгүүдийг хараад бодит амьдралаас дэндүү өөр байсан болохоор үнэхээр их гуниг төрж сэтгэл өвдсөн гэж ярьцгааж байлаа. Бүгд найрамдах Солонгос улсын багшийн эрхийг хамгаалах газар өнөөдрөөс эхлэн энэ сургуулийг жинхэнэ утгаар нь хүмүүжүүлэх болно. Надад нэг талаар тайтгарл өгсөн. Би драмыг үзээд үнэхээр их уйлсан. Энэ драмыг зүгээр л сонирхож үзээд тайтгараад өнгөрөхөд хэцүү байна гэж багш нар ам нэгдэн ярьж байлаа. Сургуульд явж байгаа хүүхдүүд багштаач боловсролын тогтолцоонд ч итгэж чадахгүй байгаа энэ орчин өөрөө үнэхээр их ачаалал өгж биднийг ядраадаг. Энэ драмыг бүр 3 удаа давтаж үзсэн 13 жилдээ ажиллаж буй бага сургуулийн багш Ким бодит байдал дээр драм дээр гарч байгаагаас ч илүү асуудалтай нүүр тулдаг тухайга ярьлаа. 60 гаруй сурагчид намайг дооглон тохуурхсан стори оруулж байсан. Дараа нь нэг хүүхдийн аав сургууль дээр ирээд миний хүүхдээс уучлалтгүй гэж над руу дайрсан. Драм дээр гардаг шиг сэтгэл онгойтол асуудлыг шийдэж өгч байгаа дүрсийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Бодит амьдрал дээр сурагчаа тэгж алгадвал багш нь шууд шорон явах магадлал тун өндөр. Хэрвээ хичээлээ хийхгүй гэвэл за тэгвэл дараа хийгээрээгээд л өнгөрдөг болсон доо. Сургууль дүүсдэг олон зөрчил маргааны хариуцлагыг боловсролын байгууллага бус анги танхимд ажиллаж байгаа багш ганцаараа үрхээс өөр аргагүй байдаг нь драм болон бодит амьдрал хоёрын хамгийн том ялгаа гэж багш нар ярьцгааж байлаа. Боловсролын яамнаас багшийг хамгаалахаас илүү багш нарыг сурагчид эцэг эхчүүдийг ойлгож уучлалт гуйхыг шаарддаг. Ямар нэг асуудал гараад багш хохирлоо гэхэд тэгсэнгэсгээд дараад өнгөрөх тохиолдол их байдаг. Сургуулийн захиргаанаас сургуулийнхаа багш нарыг хамгаална, хохирсон багшийнхаа хариуг авна гэж шүүхтэд явдаг гэж бодож гин үү? Огт тийм юм байдаггүй. Гэхдээ багш нар бүгд нэг зүйл дээр тодорхой байр суурьтай байлаа. Тэд хүчирхийллээр асуудлыг шийдэхийг зөвтгөөгүй юм. Тэдний хамгийн сэтгэлд хүрсэн хэсэг нь хэн нэгнийг шийтгэж, цохиж байгаа хэсэг биш. Харин боловсролын сайд багш нарт хандан бид та бүхнийг хамгаалах болно гэж хэлсэн хэсэг нь хамгийн их сэтгэлийг нь хөдөлгөжээ. Бодит амьдрал дээр хэн нэгэн ядаж нэг удаа багш нарын төлөө ингэж хэлвэл ямар их багш урам зориг, тайтгарл авах болоо гэж бодсон. Багш нар энэ драмд ингэтлээ татагдж байгаа шалтгаан нь зүгээр нэг сэтгэлээ тайвшруулах гэсэндээ биш юм. Харин тэд үнэхээр бодитоор хамгаалагдахыг хүсэж байлаа. За сайн бацгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр сүүлийн үед Netflix-ээр Teach You a Lesson гэд солонгосын драм бүр дэлхийд даяар бүүм хийсэн. Дэлхийд даяар маш ихэн үзэж сонирхож байгаа. Ялангуяа Солонгост яг энэ драм гарснаас хойш маш их асуудлууд хөндөгдөж яригдж эхэлсэн. Тэгээ энэ драмыг судлаад үзсэн яг болсон явдлаар сэтвүүлж хийсэн юм байна. Зөндөө олон багш Солонгост амиа хорлож өгчээсэн юм байна. Яг тэр драм дээр гардаг шиг асуудлуудаас болоод. Тэгээ өнөөдрийнхөө болсон явдал дугаараар та бүхэндээ Солонгосын багш нарт яг юу тохиолддгийг, ямар асуудлууд үүсдгийг нэг нэгэнгүү ярьж өгье. 24 хүн наснда хорвоог орхих сонголтыг хийсэн багш. Багшлаад дөнгөж 2 жил болж байсан аав ээжийн хайртай охинд юу тохиолдсон юм болоо? Та манай хүүхдэд гар хүрсэн юм уу? Үгүй, би зүгээр л сайн байна гэд нурууг нь илсэн. Та хүүхд өвдсөн байна уу, өвдөөгүй байна уу мэддэг юм уу? Та хүүхдтэй өөрөө өвдсөн гэж үү? Би мэдээгүй. Үгүй, та асуултанд хариулах. Та өөрөө хүүхдтэй хүн үү, хүүхдгүй хүн үү? Өнгөрсөн 100 Солонгосын нийгмийг хамгийн их хөдөлгсөн хүмүүс бол анги танхимаасаа гарч гудамжинд дуу хоолойгоо нэгтгсэн багш нар. Солонгос даяар нийт 500 мянган багш байдгаас 300 мянга гаруй багш нар нэг дор цугларсан юм. Халуун зам байсан ч багш нарын дуу хоолой эмх цэгцтэй, тайван, гэхдээ маш хүчтэй байлаа. Гудамжинд цугласан багш нар ямар ч нэр хүндгүй хүмүүс болсон байлаа. Солонгосын өнцөг булан бүрээс сайн дураараа цугласан багш нарыг Сөүл хотын сочууд үргт байрлах Соёи баг сургуулийн шинэхэн багшийн үхэл нэгтгэжээ. Тэр дуу хоолойн голд байсан нэр бол Пак багш. Тэрээр 2023 оны 7 дугаар сарын 18-ны өглөө
өөрийнхөө хүүхдүүдэд хичээл заадаг байсан ангийнхаа доторх жижиг агуулгад нас барсан байдалтай олдсон юм. Шинэхэн багш Пак 2022-23 онд 1-р анги хариуцаж ажиллажээ. Тэр хүүхдүүдэд тайван байлгахын тулд анги дотроо жижигхэн амрах орон зайг гаргаж өгсөн байсан. Гэтэл багш өөрөө тэр жижиг өрөөндөө амьсгалуурасан байдалтай олдсон юм. Пак багшийн ангид сурдаг 1-р ангийн 2 хүүхэд хоорондоо маргалдаж байгаад гарсан харандааны хэрэг гэж нэрлэгдсэн явдал 2023 оны 7 сарын 12-нд болсон. Пак багшийг нас барсан нь тогтоогдохоос 6 хоногийн өмнө болсон явдал. Нэг нь нөгөөгөө дээрлэхэж байгаад барьж байсан харандааныхаа үзүүрээр нөгөө хүүхдийнхээ духыг урж орхижээ. 1-р ангийн хүүхдүүд дунд хаяа гардаг аюулгүй байдлын иймэрхүү маргааныг зохицуулах үүрэг ангийг хариуцаж авсан Пак багш дээр ирсэн байна. Гэмтсэн хүүхдийн эцэг эх, гэмтээсэн хүүхдийн эцэг эх хоёрын дунд зуучилж асуудлыг тайван шийдэх гэж оролдох хугацаанд нийт 39 удаа хоёр талын эцэг эхтэй утсаар ярьжээ. Гэхдээ Пак багшийн туулсан асуудал зөвхөн харандааны хэрэгээр дуусаагүй юм. Тэр өдөр зөвхөн харандааны хэрэг болсон юм бишээ. Бас нэг хүүхэд өөр нэг хүүхэдтэй тоглож байгаад унахдаа толгойнхоо ар хэсгийг ширээний өнцөгт цогсон юм байлээ. Түүнээс өмнө бас хайчны хэрэг гарч байсан. Хүүхдүүд хайчаар тоглож байгаад нэг нэгнээ бэртээсэн гэсэн. Пак багш нийт 26 хүүхэдтэй анги хариуцж байсан. Бид жоохон хүүхдүүд болохоор асуудал бага гэрнэ гэж боддог боловч жоохон хүүхдүүд тусмаа аюулгүй байдлын асуудал маш их гардаг. Тэр болгонд Пак багш хүүхдүүдийн биеийн байдлыг эцэг эхчүүдэд мэдэгдэж хооронд нь зуучилж асуудлыг зохицуулдаг байсан. Пак багш эцэг эхчүүдтэй холбогдохдоо сургуулийн дотор утас, мессеж, мөн дуудлага хийх боломжтой сургуулийн тусгай аппликейшн ашигладаг байжээ. Энэ нь багш нарын хувийн утасны дугаарыг хамгаалах зорилготой энгийн арга байсан юм. Пак багш энэхүү аппликейшнаар дамжуулан ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй 5 сарын хугацаанд нийт 1039 удаа холбогдсон нь тогтоогдсон. Пак багшийн хариуцж авсан анги хүн түвшний үнэхээр хэцүү хүүхдүүдтэй байсан. Багшийнхаа үгэнд ороод өөрийгөө хянах чадвар хүмүүжил огт суугаагүй хүүхдүүд байсан. 2 цагийн турш юм шиддэг хүүхэд байсан. Юм хийлээд нэмэргүй, үг хүлээж авдаггүй, огт зохицуулах боломжгүй хүүхдүүд зөндөө байсан. Харандааны хэргийн маргааш нь хоёр талын эцэг эхтэй уулзаж асуудлыг тайван шийдсэн гэж сургуулийн зүгээс тайлбарлсан. Гэвч тэр уулзалтын дараа Пак багш ээж рүүгээ мессеж илгээжээ. Ээжээ. Яасан бэ? Зүрх салганаад явчихлаа. Миний охин зүгээр үү? Надад үнэхээр хэцүү байна. Юу түүнийг ингэж их зовоосон юм болоо? Пак багштай хамгийн ойр байсан найз багш ингэж ярьж байсан. Би хувийн утасны дугаараа аав ээжд нь өгч байгаагүй. Тэгсэн аав ээж нь миний хувийн дугаар руу холбогдоод гомдлоод байх юм. Миний хувийн дугаарыг хаанаас авсан болоо? Би үнэхээр айж байна. Утасны дугаараа солихоос өөр арга алга гээд их айсан шинжтэй ярьж байсан гэсэн. Харандааны хэргийн дараа амралтын өдрүүд өнгөрч Пак багш 7 сарын 17-нд ажилдаа иржээ. Тэр өглөө багш хариуцаж авсан 1-р ангийн сурагчдын бүх эцэг эхчүүдэд нэг мэдэгдэл явуулсан нь тогтоогдсон байна. Пак багш 7 сарын 17-нд эцэг эхчүүдэд хамгийн сүүлд явуулсан мэдэгдэлтэй ангийн багштай холбогдох шаардлагатай бол сургуулийн дотор утас эсвэл сургуулийн албан аппликейшнаар холбогдно гэж бичсэн байсан. Энэ бол Пак багшийн хамгийн сүүлийн удаа эцэг эхчүүдэд дамжуулахыг хүссэн мессеж байсан. Эцэг эхчүүдэд мэдэгдлээ явуулсны дараа ангийнхаа хүүхдүүдийн даалгаврыг бүгдийг нь шалгаж, дүнгийн тавиад, бичиг баримтын ажлаа бүгдийг нь цэгцлээд шөнийн 9 цагийн орчимд Пак багш энэ хорвоог орхих сонголтыг хийжээ. Тэр эцсээ хүртэл сүүлчийн мөч хүртлээ ганцаараа байсан. Пак багшийн харамсалтай сонголтын цаана эцэг эхийн зүгээс ирсэн дайрч довтлсон гомдол, дарамт байсан байж магадгүй гэсэн таамаг цахим орчинд тархаж эхэллээ. 24 настай шинэхэн багшийн үхэл олонд ил болж Солонгосын нийгэм даяар бухимдаж төр засагч маш хурдан арга хэмжээ авахаа амлав. Боловсролын яам энэ харамсалтай хэрэгт гүн эмгэнэл илэрхийлж хүнд хариуцлага мэдэрч байна.
багш нарын боловсролын үйл ажиллагааг хамгаалах тал дээр яаралтай арга хэмжээ авах болно. Тусгай зохион байгуулагч байхгүй хэн нэгэн албан ёсоор удирдаагүйч багш нарын тайван жагсаал 7 хоног бүр тасралтгүй эмх цэгцтэй үргэлжилсээр байлаа. Тонгийн аймгийн Өжамбу хотын нэгэн баг сургуулийн 2 багш дараалан амиа хорлсон хэрэг хожим хойно 2 жил өнгөрсний дараа олон нийтэд ил боллоо. Нийгэм мдээгүй өнгөрсөн багш нарын үхэл ийхүү хожим нэг нэгээрээ гэрэлд гарч эхэлсэн юм. Соёи баг сургуулийн паг багшийн үхлийн дараа Солонгосын нийгэм өмнө нь анзаараагүй өнгөрсөн өөр нэгэн аимшигтай үнэнийг олж харсан юм. Кёнги аймгийн Өжамбу хотын Хуван баг сургуульд ажиллаж байсан 2 залуу багш 2021 онд 6 сарын зайтай энэ хорвоог орхих сонголтыг хийжээ. Тухайн үед тэдний үхлийн шалтгааныг сургуулийн талаас сэтгэл гутралаас болж өөрсдөө хорвоог орхих сонголт хийсэн гэж боловсролын яамд мэдэгдсэн байлаа. Энэ 2 багшийн амьдралд яг юу болж байсан? Яагаад тэд буруу сонголт хийхээс өөр аргагүй байсан нь олон жилийн турш нуугдаж үлдсэн юм. Хожим ил болсон баримтуудаас харахад энэ нь зүгээр нэг хувийн асуудал байгаагүй. Ионсон багш 2016 онд анх багшаар томилогдсон ажиллаж эхэлжээ. Гэвч багш болсон эхний жилээс асуудал үүсч эхэлсэн. Хичээлийн үеэр нэг сурагч хуванцар сав хайчилж байгаад гараа гэмтээжээ. Энэ бол сургуулийн орчинд тохиолдож болох аюулгүй байдлын осол. Иймэрхүү осол гарсан тохиолдолд сургуулийн даатгал аюулгүй байдлын нөхөн төлбөрийн журмаар шийдэгдэх хуультай байдаг. Гэвч тэр хүүхдийн эцэг эх энэ явдлыг багшийн хувийн хариуцлага мэтээр дахин ярьж эмчилгээний зардал, мис заслын төлбөр нэхэмжилсэн байна. Энэ дарамт ганц 2-7 хоног үргэлжилсэнгүй. Ионсон багшд үнэхээр хэцүү байсан учраас чөлөө аваад цэрэгт явжээ. Гэтэл цэргийн албаа хааж байх үед хүртэл өнөө эцэг их холбоо барьж хүүхдийн эмнэлгийн мөнгө өг гэж дайрч дарамтлсан байна. Ионсон багш цэргийн албаа харч дуусаад буцаад ажилдаа орсны дараач энэ асуудал дуусаагүй. Эцэст нь Ионсон багш өөрийн хувийн мөнгнөөс сар бүр мөнгө шилжүүлж сая вооны төлбөр өгсөн нь байцаалтын үеэр ил болсон. Зөвхөн энэ асуудлаар дуусаагүй. Өөр сурагчийн эцэг их хүүхдийнхээ хичээл тасалсан асуудлыг ирснээр бүртгэж өгөөч хэмээн багшаас удаа дараалан шаардсан байна. Энэ шаардлага хэдхэн удаагийн яриа биш, хэдэн сарын турш үргэлжилсэн. Ионсон багш тэр эцэг ихтэй 300 гаруй удаа мессежээр харилцжээ. Бас өөр нэг сурагчийн эцэг их хүүхдийг нь гомдоосон нэг сурагчийг ангийн өмнө гаргаж олон хүүхдүүдийн өмнө уучлалт гуйлга гэж багшаас удаа дараалан шаарджээ. Ионсон багш сурагчдын эрх, анги доторх харилцаа, хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг бодож болгоомжтой хандахыг оролдсон ч эцэг эхийн шаардлага тасралтгүй ирсээр л байлаа. Ионсон багш нэг асуудлаас болоод буруу сонголт хийгээгүй. Эцэг эхчүүдийн эцэс төгсгөлгүй шаардлага, сургуулийн захиргааны дарамт, ямар ч хамгаалалтгүй систем энэ бүгдийг залуу багш ганцаараа зохицуулах гэж маш их хичээсэн. Эцэг эхтэй ярьж, аргадаж, тайлбарлаж, өөрийнхөө мөнгнөөс өгч, уучлалт гуйж маш хүнд сэтгэл зүйн ачааг үүрсэн. Ионсон багшийн үхэл хожим багшийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож албан ёсоор ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэрэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Харин түүнтэй нэг сургуульд ажиллаж байсан Ким багшийн хувьд нөхцөл байдал илүү бүдэг үлдсэн. Ким багш мөн залуу багш байсан. Тэр Ионсон багшаас хэдхэн сарын өмнө хорвоог орхисон. Гэвч түүний үхлийн шалтгаан ажил дээрээ яг ямар дарамт туулж байсан эсэх нь тодорхой хэмжээнд бүрэн нотлогдоогүй гэж боловсролын байгууллага тайлбарлсан байдаг. Гэхдээ энд нэг маш чухал зүйл бий. 2 залуу багш нэг сургуульд ажиллаж байгаад 1 жилийн дотор дараалан энэ хорвоог орхино гэдэг бол зүгээр нэг санамсаргүй тохиолдол гэж үзээд өнгөрч болохгүй. Энэ 2 багшийн түүхээс харагдаж буй хамгийн том асуудал бол нэг эцэг их муу байсан, нэг сурагч асуудалтай байсан гэдэгтээ биш, багш хүн асуудалд орсон үед түүнийг хамгаалах тогтолцоо ажилдаггүйд л бүх асуудал байсан юм. Эцэг их гомдол гаргавал багш ганцаараа хариулна. Хүүхэд гэмтвэл багш ганцаараа буруутна. Эцэг их уурлвал багш ганцаараа тайлбарлана. Сургууль нэр хүндээ хамгаалахыг л боддог. Боловсролын яам асуудлыг нам дарахыг л бодно. Харин багшийн сэтгэл зүй, айдас, ганцаардал, зөвхрөл хүнд ч
харагдахгүй үлддэг. Сурагчийн эрх хэрэгс хэтрэх хэмжээнд хүчтэй яригдж багшийн эрх унаж цэгц замбраатай сахилга баттай анги танхим гэж байхгүй болоод удаж байна. Цаашид бид энэ тал дээр анхаарал хандуулж, хууль тогтолцоог өөрчилж, багш нарын эрхийг хамгаалах тал дээр идэвхтэй ажиллана гэдгээ амлаж байна. Хүүхдийг зөв зааж сургах эрх, багшийн эрхийг хамгаалах бодлогууд ар араасаа зарлагдж эхэлсэн. Олон жилийн турш хэрэгтэй гэж яригдсан ч урагшилдаггүй байсан багшийн эрхийг хамгаалах хуулиуд 24 настай багшийн үхлээс хойш 67 хоногийн дараа улсын хурлаар батлагдсан юм. Тэгвэл анги танхимд үнэхээр өөрчлөлт орж эхэлсэн болов уу? Сочуу бага сургуулийн паг багшийн үхлийн талаарх цагдаагийн мөрдийн шалгалт өвлийн ихэн хүйтэн салхи орох үед л эцэслэн дууссан. Цагдаа 11 сарын 14-ний өдөр мөрдийн шалгалтыг бүрэн хааж эцэг эхчүүдэд эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй гэж шийдвэрлэж хэргийг хаасан. Сочуу бага сургуулийн паг багшийн үхлийг шалгасан цагдаагийн байгууллага хэрэг гарснаас хойш 121 хоногийн дараа мөрдийн шалгалтыг дуусгаж буруу сонголт хийсэн шалтгааныг олон хүчин зүйл нөлөөсөн гэж дүгнсэн байдаг. Багшийн үхэл зөвхөн анги дотор болсон асуудлаас үүдсэн гэж үзэх боломгүй гэж дүгнсэн. Гэхдээ нэг асуулт үлдэж байна. 2 дахь жилдээ ажиллаж байсан шинэхэн багшийн сүүлчийн сонгосон газар нь яагаад заавал сургуулийн анги танхим байсан бол? Паг багшийг нас барсны дараа л Солонгос улсад нуугдж байсан анги танхимын асуудал үнэн нүүр царай нийгэмд илг гарч ирсэн юм. Сурагчид эцэг эхчүүдийн хэрэгс хэтэрсэн үйлдэл хаяа олон нийтийн сүлжээнд маш тод бичлэг болж гарч ирсэн ч нийгэм тоодоггүй байлаа. Чимээгүй хүн хүлээн зөвшөөрөөд ажилласаа гарвал бүгд нам гүн болон гомдлоо буцааж аавна гэж хэлсэн биз дээ. Бид нар ч гэсэн адилхан боловсралтай хүмүүс. Яагаад бидний үгийг авч хэлцэхгүй байгаа юм бэ? Тухайн үед нэг багш хүүхдүүдийг хоолоо хурдан идгэж хэлсэнд ууралсан эцэг их сургууль дээр ирж үүмэн самундыг дэжээ. Сургуулийн хоолны газар жижиг учраас хүүхдүүд 3 ээлжээр хоолдог байсан. Багш хоолоо хурдан идээрэй гэж хэлсний төлөө эцэг эхчүүдийн өмнө өвдөх сөгдөжээ. Өнөөдөр яагаад гэдгийг өөрчлөгдөж вэ? Өчигдрийн шигээ өөрийгөө өмөрдөлтөж. Үнэхээр уучлаарай. Миний буруу. Сурагчдын эрх байгаач багш хүний эрх гэж бас байдгийн байгаа ч тийм. Та нар арай хэтэрж байна. Би зүгээр ажиллаа үгүй. Би халагдчихъя. Өөрийнх нь тамхийг хурааж загинсан сургуулийнхаа захирлыг зодсон дунд сургуулийн сурагч, хувцаслалтын талаар шаардлага тавьсан эмэгтэй багшийг зодож ухаан алдуулсан сурагчч мөн дунд сургуулийн охин байлаа. Хичээл зааж байгаа багшийг шүүрээр цохиж буй сурагчдын дүүрсч олон нийтэд цацагдсан. Гар утсанд бичигдэж олон нийтэд ил болсон анги танхимын энэ бодит дүр төрх нийгмийг зочирдуулсан. Үүнээс болж багшийн эрхийг сэргээх тухай хуулиуд өөрчлөгдсөн байдаг. Хот аймгийн боловсролын газруудад бүртгэгдсэн багшийн эрх зөрчигдсөн хэрэгүүдийн дийлэнхийг сурагч нар үйлдсэн байлаа. Цар тахлын улмаас сурагчид сургуульдаа явж чадаагүй 2021 оныг хасаж тооцвол энэ тоо бараг 2 дахин өссөн байна. Үүнтэй төстөө хэмжээгээр өссөн бас нэг зүйл бол эцэг эхийн зүгээс багшийн эрхийг зөрчсөн тохиолдол байлаа. Энэ хугацаанд хит их стресс авч ажлын ачааллаа дийлэхгүй өвчний улмаас ажилласаа чөлөө авсан багш нарын тооч ижил хэмжээгээр өссөн байна. Манай хүүхдийг ухтаж авахдаа малитлаа инээмсэглсэнгүү гэх шалтгаанаар хүртэл гомдол гаргадаг эцэг их байдаг гэж боддоо. Миний хүүхдээс асуулт асуугаагүй, хангалттай хариулт хэлүүлсэнгүү гэж гомдолдог. Хичээлийн үеэр би хичээлийн агуулгад анхаарах биш. Энэ хүүхдийг дуудсан уу дуудаагүй юу? Яна энэ хүүхдийн яриулаагүй биш үстэй гэдгийг хүртэл бодох үнэхээр хэцүү байдаг. Соёо бага сургуулийн паг багшийн үхлийн дараа багш нар дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн. Тэдний хэрэгс хэтэрсэн гомдлоос ангид тайван багшлах эрхээ буцааж авахыг хамгийн ихээр хүсэж байлаа. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд гомдлын сургууль гэх өөр нэг дуу хоолой гарч ирсэн. Энэ бол одоо ажиллаж байгаа багш нарын үүсгэсэн цахим хуудас бөгөөд тэд өнгөрсөн 100 эцэг эхийн зүгээс ирсэн багшийн эрхийг зөрчсөн гомдлын жишээнүүдийг эмхтгэн нийтэлжээ. Эцэг эхээс ирсэн нийт гомдол 2077, нийт 466 хуудас материал болж байлаа. Энэ 466 хуудас материал дотор яг ямар гомдол байсан болоо. За тэгэхээр энэ 24 настай паг багшийн үхлийн дараа
Солонгосын багш нар нийлж байгаа ийм community холбоо үүсгээд тэгээ эцэг эхчүүдээс яг ямар гомдол ирж ийн нийтэлж үзсэн байгаа байхгүй юу. 2077 гомдол ирсэн эцэг эхчүүдээс. Тэгээ тэр нь 466 хуудас болсон байгаа. Тэгээ ямар гомдол ирсэн би та бүхэндээ уншиж өгье. Нэг эцэг их ингэж гомдлсон гинэ. Шалгалтаас болоод манай хүүхэд хитрхи их стресстэд байна, сэтгэлээр унаад байна. Тийм болохоор шалгалтыг бүр мөсөн болиул гэж шаардсан байгаа. Тэгээд бүтэн 1 сарын турш хүүхдээ сургуульд нь явуулаагүй. Тэг хүүхдээ буцаагаад сургуульд явуулахдаа сургуульд хандан гомдол гаргасан гинэ. Тэгээд тэр гомдлынхаа хуудсанд юу гэж бичсэн байсан бэ гэхлээр ангийн багшаасаа болж хүүхэд маань сэтгцийн асуудалтай болсон гэж бичиж сургуульд гомдлсон байгаа. За бас нэг ээж хүүхдтэй шинэ хувцас өмсгөөд явуулсан чинь яагаад зургийн хичээл орж байгаа юм бэ? Тэр шинэ хувцас нь муухай болсон байж гэж гомдлсон байгаа. За бас нэг эцэг их сургуулийн багш руу залгаад манай хүүхэд ангидаа эмээ орхичжээ. Уудаг эмээ орхичж. Тэр уудаг эмийг гэрлүү төхүүлээд өгөөч гэж салгасан байгаа. За нэг ээж багштаа муудалцсангуудаа тэр багшийг ингэж доромжилсан гинэ. Чиний царай угаасаа багш шиг биш. Чи яг хүүхэд хүчрхийлэгч шиг царайтай гэж бүр гаднах төрхөөр нь хүртэл доромжилсан байгаа. За тэгээ бас нарны тос өгч явуулаад гадагшаа гарахаар бол биеийн тамирын хичээлд орохоор бол нарны тосыг нүүрэнд нь түрхэж өгөөрөө гэж залгадаг гинэ. Нэг ээж бүр багш руу ингэж залгасан гинэ. Манай хүүхд өглөө босоо сургуультай явахгүй гэдэг наа. Та манай гэртээ ойрхон байдаг юм чинь манай гэрээр дайраад манай хүүхдийг аваад сургууль руу явж болох уу гэж тэр багшаас асуусан гэж. Нэг багш сурагчдаа алдсан даалгавраа давтаад зүв болгоод ирээрэй гэсэн чинь орой ээж аав нь залгаснаа манай хүүхдийг доромжллоо гэж дайрсан гинэ. Манай хүүхдийг те олон хүүхдүүдийн өмнө чи даалгавар дээр алдсан байна. Наадхаа засч ирээрэй гэж олон хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд орууллаа гэж ээж аав нь дайрсан гэж. За бас ариун цэврийн өрөө рүү орохдоо багшаасаа зөвшөөрөл аваарай гэсэн чинь багш намайг ариун цэврийн өрөө рүү явуулаагүйгээд ээжтэй очиод ховолцсон байгаа. Тэгсэн ээж нь маргааш нэрэнгуутаа хүүхэд хүчрхийлсэн хэрэгээр гомдол гаргацсан. Хичээл дээр унтчихсэн нэг сурагчийг сэрээгээд босоод явж нүрээ угаачаад иргэсэн чинь намайг ангиас хөөж гаргасан гэд ээж аавд очиж хэлсэн. Тэгсэн чинь маргааш нь ээж аав нэрээд хэрүүл хийж байгаа багш нартай. Нэг сурагч хичээлийн үеэр нөө зурагтаа ном үзээ сууж исэн байна л та. Тэгсэн багш нь наа номоо үзэхэ болоо. Өнөөдөр энэ хичээл орж байгаа. Хичээлийнхаа номыг гарга гэсэн чинь тэр үзчихсэн номоо шууд уурж хаяад цаасан утгаар тэр номоо сийж чаянгуудаа багш руугаа авч шийдсэн гинэ. Тэгээ ширээгээ өшглөө сандлаа унгааж хаяад бөө юм болсон гинэ. За тэгээ зарим хүүхдүүд нь багш руугаа нулимдэг гэж юм авч шийддэг гэж багшигаа өшгөлж авдаг гэж цогтөг гэж. Гэхдээ багш нар нь хүүхдүүдийг болиулах гэж биед нь хүрвэл өөрөө хүүхэд хүчрхийлсэн хэрэгт холбогдох эрсдэлтэй учраас зүгээр хараа зогсож байхаас өөр юу ч хийж чаддгүй. За тэгээ энэ бас айгүй инээдтэй. Хоёр хүүхэд сургууль дээр маргалдаад хоорондоо муудалцаа зодтолтлоо гэж бодъё л тоо. Тэрийг нь одоо багш нар салгаж чадхаа болцсон гинэ. Яагаад вэ гэхээр очоод салгах гэж оролдох юм бол одоо нэгийг нь бариад авлаа гэхэд нөгөөх нь ирээд цохиод авлаа гэж бодъё л тоо. Тэгвэл эцэг эхчүүд нь ирээд чи миний хүүхдийг те барьж байгаа цохиуллаа гэж багш нар руу дайрдаг гэж. Ерөөсөө л багш нар нь сурагчдынхаа биед хүрч чадхаа болцсон нийгэмд амьдарч байгаа юм байна. Тэгээ зарим эцэг эхчүүд бүр хүүхэд хүчрхийлэл гэдэг үгийг багшийг сүрдүүлэх хэрэгсэл болгож ашигладаг гинэ. Миний гомдлыг хүлээж авахгүй бол хүүхэд хүчрхийлсэн гэж мэдүүлэг өглөө шүү гэж багш нарыг дарамталдаг. Тэгээ Солонгосын хуулийн тогтолцоо нь айгүй сони юм байна л та. Нэг удаа хүүхэд хүчрхийлсэн гэх мэдүүлэг орж ирэхэд л багш шууд ангиасаа тусгаарлагддаг гинэ. За тэгээ энэ багшийг шалгах процесс 72 цагийн дотор гарах ёстой боловч бодит байдал дээр 6 сараас 1 жил хүртэл үргэлжилдэг гинэ. Тэр хугацаанд багш ажилдаа явж байгаа ч ангиа хариуцж чадахгүй, сурагчд дээр буцаж очиж чадахгүй, өөртөө итгэлээ алдаж агаарт өлгөгдсөн хүн шиг болдог гэж. За тэгээ ийм болохоор Солонгосын багш нар хит их хичээхээ болсон гинэ. Биендээ зүгээр хай гэж ярьдаг болсон гэж. Шалтгаан нь юу вэ гэхээр багш хүүхдүүдийн төлөө илүү санаачлаг гаргах тусам эцэг эхээс гомдол илүү их ирдэг. Тийм болохоор дийлэх багш нар зүгээр л дуугүй ажиллаа хийгээд л гарыг гэж боддог болсон гинэ. Хүүхэд даалгавраа хийсэн үү, хичээлээ хийсэн үү, хичээл дээр унтж гин үү, өөмөлж гин үү, юм ярьж гин үү, өөр ном үзэж гин үү. Ерөөсө багш нар нь анхаарахаа болцсон. Багш нар сэтгэлгүүдээ залхуурсандаа ийм үйлдэл гаргаад байгаа мүү гэвэл үгүй. Өөрийгөө хамгаалахын тулд ингэхээс өөр арга байхгүй гэж багш нар нь тайлбарлацгааж байна. Тэдний гомдол донд манай хүүхдүүдийн сэтгэлийг ойлгож өгөөч гэсэн шаардлага хамгийн их байлаа. Манай хүүхдийг хүндэлж өгөөч, манай хүүхдийн сэтгэлийг ойлгож өгөөч гэж их хүсдэг. Энэ бол буруу биш ээ. Хүүхдийг хайрлах, ойлгох мэдээж сайн зүйл. Гэхдээ
Одоогийн эцэг эхийн үеийнхэн өөрсдөө хүүхэд байхдаа тэгтлээ хайрлуулж, ойлгуулж өссөн хүмүүс бишээ. Тэдний үед сургууль дээр шийтгэл их байсан. Багш хэлвэл юу ч байсан дагах ёстой гэсэн орчинд өссөн. Тэгсэн мөртлөө одоо өөртөө авч чадаагүй тэр хүндлэл, тэр хайраа сургуулийн багш нараас шаардаад байгаа. Зарим эцэг эхчүүд бүр санаатаагаар улсын иргэний гомдлын системд дахин гомдол гаргадаг. Гомдлын агуулга нь багш нь нүрээ хитрхи их будаад байна. Үзүүртэй хувцсан өмснөөс болоод манай хүүхэд гэмтэх шахсан гэдэл. Хүн итгэхийн аргагүй гомдлууд ирдэг. Тухайн багш заавал тэр гомдолд хариу тайлбар бичих ёстой болдгоо. Ийм утгагүй зүйл дээр хүртэл багш нар тайлбар бичиж хариу өгөх хэрэгтэй болдог. Зарим тохиолдолд бүр цагдаагийн хэлцээр очиж байцаалт өгдөг. Мэдээж ийм хэрэгс хэтэрсэн шаардлага тавьдаг эцэг эхчүүд тийм олон биш л дээ. Маш цөөнхсгэн л ийм байдаг. Гэхдээ анги дотор ганцхан ийм эцэг эх байхад л тэр нэг жил багшийн хувьд үнэхээр там болдог. Яагаад гэвэл тэр хүн зогсолтгүй дахин гомдол гаргадаг. Манай хүүхд инглээ тэглээгээд дахин залгаж шаардлага тавьдаг. Багш сурагчдын тайван байх ёстой анги танхимыг нэгэн хоронд айц дүүрэн газар болгон хувиргадаг зүйл бол ийм хортой хэрэгс хэтэрсэн эцэг эхийн гомдол. Тэр дундаа багш нарын хамгийн их айдаг, хамгийн хүн дээр тусдаг асуудал нь хүүхэд хүчрхийлсэн гэх нэрээр цагдаад байцаагдах явдал гэж ярьж байлаа. Байна уу? Өчигдөр орой над руу холбогдсон гэж сонслоо. Тийм ээ. Та өчигдөр хоолны цагаар манай хүүхдэд гар хүрсэн юм уу? Өдийн хоолны үеэр үү? Үгүй огт тийм юм болоогүй дээ. Энэ явдал өнгөрсөн 4 сард нэгэн эцэг эхтэй ярьсан утасны ярианаас эхэлсэн. Өмнөх өдөр сургууль дээр юу болсон талаар багшаас асуусан эцэг эх. Аав ээж нь өмнөх орой сургууль руу хэд хэдэн удаа залгаж Ихана багшийг хайсан байжээ. Та тэрийг мэдэх гэж өчигдөр орой залгасан юм уу? Одоо л ойлголоо. Би яаралтай холбогдох шаардлагатай болоод л ярьсан байгаа штэ. Энгийн үед юу гэж сургууль руу байн залгаад байв гэж би хүүхдийнхээс нь яг тэр чигээр нь хэлье танд. Тэгээ та болсон зүйлийг яг тэр чигээр нь хэлээрэй. Манай хүүхэд багш миний хоолойг боосон гэж хэлсэн. Та манай хүүхдийн хоолойг боосон юм уу? Тийм зүйл огт болоогүй. Миний хоолойг боосон гэж хэлсэн гэж юу? Өчигдөр үү? Үнэхээр би тийм юм болоогүй дээ. Энэ утасны ярианаас хойш холбогдох боломжгүй болсон сурагчийн эцэг эх маргааш нь Ихана багшийг хүүхэд хүчрхийлсэн гэх үндслээр цагдаад өгсөн байлаа. Намайг хүүхэд хүчрхийлсэн хэрэгээр цагдаад өгсөн гэж сонсоод тэр үед би юу ч мэддэггүй байсан болохоор өөртөө итгэлтэй байсан. Үнэхээр тийм асуудал үүсээгүй болохоор зүгээр л шалгуулаад болно. Үнэн нь тогтоогдох байх гэж бодсон. Гэхдээ ийм зүйлийг боддоор туулаад үзсэн ярьж байгаа юм шиг амархан байгаагүй. Тэр явц донд үнэхээр хэцүү, маш их асуудалтай нүүр тулсан. Хэрвээ ийм том асуудал болдгийг мэдсэн бол бүх зүйлийг баримтжуулж авах байсан. Би буцаад багшилж чадна гэж бодож байсан. Гэвч би тэгж чадаагүй. Эцэг их хүүхдийн үгийг сонсоод л намайг шууд халсан. Нийт 6024 багшийг хамруулсан ажлын холбоотой сэтгэл зүйн эрүүл мэндийн судалгаанд багш нар ажиллаа хийх явцдаа хамгийн их дарамт мэдрэгддэг үе нь эцэг эхтэй уулзах, эцэг эхийн гомдолд хариулах, зөвлөгөө өгөх ажил гэж хариулцгааж байлаа. Багш нарын сэтгэл зүйд аюулын дохио хасах болсон шалтгаанд эцэг эхчүүдийн хортой хэрэгс хэтэрсэн гомдлын 3 багц гэж нэрлэгддэг зүйлс хамгийн их нөлөөлсөн гэж мэрэгчлэтнүүд тайлбарлаж байлаа. Улсын гомдлын систем, энгийн гомдол, дараа нь хүүхэд хүчрхийлсэн гэх мэдүүлэг. Энэ 3 маш их асуудал үүсгэдэг. Багшаа би таны хүүхэд хүчрхийлсэн гэж мэдүүлнэ. Миний гомдлыг хүлээж авахгүй бол энгийн шүү, тэгэн шүү гэх мэтэр багшийг сүрдүүлэх хэрэгсэл болж хуурсан. Багшийн эрхийг зөрчсөн эцэг эхэд бичгээр уучлалт гуйх, дахин ийм үйлдэл гарахгүй гэсэн амлалт өгөх, тусгай сургалтад хамрагдах зэрэг арга хэмжээ авах заалт бий болгосон. Хэрвээ тусгай сургалтад хамрагдахгүй бол торгуул ногдуулах хуультай болсон. Гэвч хэрэгс хэтэрсэн хортой гомдол гаргасан эцэг эхэд боддоор шийтгэл ногдуулах нь одоо ч амаргүй байдаг гин. Саяхан улсын хурдлаар батлагдсан хүүхэд хүчирхийллээс хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зөв зохистой боловсролын үйл ажиллагаа явуулсан багш нарыг зарим эцэг эхчүүд хүүхэд хүчирхийлсэн гэж мэдүүлдэг тохиолдол цаашид буурах болов. Багасгүй. Эцэг эхчүүдийн гомдол багасна гэж бодохгүй байна. Өмнөхдөө бараг адил хэмжээнд үргэлжлэх байх. Цаг хугацаа өнгөрөх тусам нийгэм нийтээрээ хүүхэд хүчирхийллийн асуудалд илүү мэдрэг болж байгаа учраас гомдол цаашд буурахгүй байх. Мөрдөн шалгалт бол мөрдөн шалгалт. Дуудлага ирсэн бол очиж байцааж шалгах нь цагдаагийн үүрэг. Тэгэхээр багасах магадлал тун баг гэж харж болно. Мэдээж эцэг эхчүүдийн гомдол мэдүүлэх эрхийг шууд хааж болохгүй. Асуудал цагдаа мөрдөн шалгалт хүртэл очихоос нь өмнө гомдол зөрчлийг хэрхэн багасгах тогтолцоог бий болгох вэ гэдэг хамгийн чухал асуудал болж байна. Дунд шатны зохицуулах газар хэрэгтэй. Сургуулийн асуудалтай холбоотой маргаан зохицуулах хорооч байж болно. Тэнд сурагчийн асуудалтай үйлдэлийг ч хэлэлцэн хэрвээ багш буруу зүйл хийсэн бол багшд нь ч тохирсон арга хэмжээ аавна. Ийм шат дамжлага байвал эцэг эхчүүд шууд цагдаад мэдүүлэх шаардлага багаснаа. Ийм үе шат дараалалтай болчихвол зөрчлийг шийдэх боломж нээгдэнэ гэж харж байна. Гин буруугүй эсвэл гин буруутай гэсэн хоёр туйлын дунд тодорхойгүй саарл бүсгэж байдаг. Тиймээс голд нь зуучилж асуудлыг ярилцаж шийддэг хороотой байвал цагдаад мэдүүлэг өгөх тоо эрс багасах боломжтой гэж мэрэгчлэтнүүд ам нийлж ярьж байлаа. 8 сарын өмнө эцэг эхийн зүгээс хүүхэд хүчирхийлсэн гэх мэдүүлэгт бүтгэгдсэн Иханна багш саяхан л цагдаагаас гин буруугүй гэсэн шийдвэрийг хүлээн авчээ. Иханна багш бас цагдаагийн шатанд орохоос өмнө маргааныг зохицуулах ганц боломж байсан бол гэж маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тогтолцооны хувьд мөрдөн шалгалтад орохоос өмнө нүүр нүрээ хараад ярилцах нэг удаагийн боломж байсан бол надад ярьж хэлэх маш их зүйл байсан. Гэтэл эцэг их цагдаад мэдэгдлээ шууд цагдаагийн газар хэрэг бүртгэгдэж шалгагддаг тогтолцоо үнэхээр харамсалтай санагдсан. Хэрвээ тийм боломж байсан бол би хүүхдүүдийг яаж сургадаг, ямар сэтгэлээр ханддаг байснаа тайлбарлаж чадах байсан. Би багш хүн байж цагдаагийн хилцс дээр очиж байцаалт өгнө гэдэг надад үнэхээр хэцүү байсан. Би гинт хэрэгтэн биш шүү дээ. Өнгөцхөн дүгнвэл энэ бүхэн эцэг их багш хоёрын хоорондын зөрчил мэт харагдж байна. Гэхдээ бид сургуулийн энэ асуудлыг шийдэхийн тулд арай өөр өнцгөөс харах цаг нь болсон байна. Хохирогч ба хохирогч гэсэн бүтэц хамгийн амархан, хамгийн тодорхой харагддаг. Хүмүүсийн анхаарлыг татахад ч амархан, шийдэл гаргаж байгаа мэт харагдах ч амархан. Гэхдээ бодит байдал тийм бишээ. Үнэн дээр илүү сайн зөв боловсролын асуудлыг хамтдаа шийдэхийг хүсдэг эцэг их олон байдаг гэдгийг боловсролын талбарт ажиллаж байгаа хүмүүс илүү сайн мэднэ. Хэд туйлширсан арга хэмжээгээр энэ асуудыг шийдэх гэж оролдвол өмнө нь байсан итгэлцлийн харилцааг хүртэл улам эвдэж нурааж магадгүй. Тиймээс энэ асуудал дээр маш ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн зам нийгэмд бараг нийтээрээ буруутан мэт харагдсан хүмүүс бол эцэг эхчүүд байлаа. Гэвч үнэндээ ихэнх эцэг эхчүүд багш нарт хинээс ч илүү санаа зовж анги танхимд тус болох арга замыг өөрсдөө хайж байсан. Үжамбу Хуваан баг сургуулийн хэрэг гарсны дараа бид эмгэнэл илэрхийлж эцэг эхийн хувьд байр сууриа маш болгоомжтой ярьсан. Багш нар бидний үгийг сонсож эцэг эхчүүд ямар бодолтой явдгийг зөвөөр хүлээж авсан. Бид ч багш нартай хамт гар нийлүүлэн энэ асуудлыг шийдэхийн тулд ямар үйлдэл хийх ёстой гэдгээ ойлгоцгоосон. Өнгөрсөн 6 дугаар сард Кёнги аймгийн боловсролын судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар эцэг эхчүүдийн хүсэл бол зөв харилцах суугтай байж багштай ярилцсан асуудлыг хамтдаа шийддэг системтэй болохыг хүссэн байлаа. Тэгвэл багш нарын хүсэл эцэг эхчүүдийнхээс өөр байсан болов уу? Багш нар ч ялгаагүй эцэг эхчүүдэд хүндлүүлж хамтдаа ярилцаж чаддаг систем тогтолцоотой болохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан юм. Одоогийн асуудлууд зөвхөн багш нарын хүчээр шийдэгдэхгүй. Боловсролын яамч шийдэж чадахгүй. Яг адилхан зөвхөн эцэг эхчүүд оролцоод юу ч өөрчилж чадахгүй. Өнөөдөр гадаа жагсаж байгаа багш нарыг буруутгахгүй. Гэхдээ хүсэж байгаа зүйл чиглэл, ерөнхий байдлыг харахад эцэг эхчүүд, сурагчид, боловсролын гол оролцогчдыг гадна үлдээж та нар буруутай юм чинь түр хол бай гэсэн хандлагатай байна. Ингэх тусам асуудлын шийдлээс улам холдох нь тодорхой. Нэг тал нь бид нэр хохирсон гэж зүтгээд байвал асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
Багш нар аз жаргалаар дүүрэн хичээлээ заадаг сургууль байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ зөвхөн багш биш, сургуулийг бүрдүүлж байгаа сурагч, эцэг эх, багш бүгдээрээ аз жаргалтай байж ээж л боловсролын чанар дээшлэн. Сонсоход маш энгийн мөрөөдөл мэт. Гэхдээ тэр мөрөөдөлд хүрэх зам огтхонч энгийн амар байхгүй. Гэсэн ч бидний ихэнх нь нэг л зүйлийг хүсэж байна. Багш, сурагч, эцэг эх бүгд хамтдаа амьсгалж чадах аз жаргалаар дүүрэн сургуулийн орчинг бүрдүүлэхийг хүлээж байна. За тэгэхээр та бүхэн болсон явдлыг үзлээ, сонслоо. Тэгэхээр Монголын маань эцэг эхчүүд, багш нар, сурагчид бүгдээрээ үзээд нэг зүйлийг эргцүүлж бодсон байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ бүх болсон явдлыг хараад бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдээ хайрлах гэдэг нэг өөр, хүүхдээ эрхлүүлэх гэдэг нэг өөр шүү. Өнөөдөр олон эцэг эхчүүд би хүүхдээ хайрлаж байна гэж боддог. Хүүхэд минь уйлах вэ, сэтгэлээр унах вэ, гомдох вэ, бусдын өмнө эвгүй байдалд орох вэ гэж их айцгаадаг. За тэгээд хүүхдийнхээ бурууг хэлж чаддаггүй, зэмлэж чаддаггүй, хариуцлага үүрүүлж чаддаггүй. Буруу зүйл хийсэн ч миний хүүхэд хөөхий хохирчглоо гэж өмөрдөг. Энэ бол хайр биш шүү. Энэ бол хүүхдээ эвдэж байгаа явдал. Хүүхэд төрсэн цагаас л бүхнийг мэддэг, зөв бурууг ялгадаг, өөрийгөө захирч чаддаг хүн болж төрдөггүй. Хүүхэд бол сурч, заалгаж, чиглүүлж, хязгаар тавиулж байж төлөвшсөн хүмүүжлтэй хүн болдог. Хүүхдэд мэдээж хайр хэрэгтэй. Гэхдээ хайр өгөхийн хажуугаар сахилгажуулах зайлшгүй хэрэгтэй шүү. Бага наснаас нь болохгүй буруу үйлдэл хийсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Яг буруу үйлдэл хийсэн тохиолдолд барьж аваад чи яагаад ингэж байгаа? Чи дахиж ингэж болохгүй шүү. Чи буруу үйлдэл хийлээ гэж бүр хүүхдтэй дахиж тэр үйлдэлийг хийхгүй, ярихгүй болтол нь зэмлж загиндаг байх хэрэгтэй. Хүүхдэд зэмлэхгүй, хариуцлага тооцохгүй хүссэн болгоныг нь зөвшөөрөөд байвал тэр хүүхэд өөрийгөө дэлхийн төв гэж бодож өснө. Бусдын өвдөлтийг огт ойлгохгүй, бусдын эрхийг хүндлэхгүй, багшийгаа хүндлэхгүй, найзаа хүндлэхгүй, эцэст нь ээж аавыгаа ч хүндлэхгүй хүмүүс болдог. Таны хүүхэд мөнхийн насан туршид чинь таны хажууд байхгүй штэ. Нэг өдөр гэрийнхээ хаалгаар гараад явна. Нэг өдөр энэ нийгэмтэй нүүр тулна. Нэг өдөр олон хүмүүсийн дунд орно. Тэнд ээж нь байхгүй, аав нь байхгүй, түүнийг үргэлж өмөөрөх хүн байхгүй. Түүнийг хүсснээр бүгд хөдлөхгүй штэ. Тэр үед хүн анх удаа үгүй гэдэг үгтэй нүүр тулна. Анх удаа дүрм хуйлтай нүүр тулна. Анх удаа өөрийнх нь буруу өөр дээр нь эрхийг мэдэрнэ. Гэвч тэр үед алидийн оройтсон, хоцорсон байна шүү. Тиймээс хүүхдээ баг дээр нь засах хэрэгтэй, бурууг нь баг дээр нь хэлэх хэрэгтэй, хязгаарыг баг дээр нь тавих хэрэгтэй. Хүүхэд ямар нэг асуудалд орвол юу гэж мэдэхгүй байж учир зүггүй хүүхдээ өмөрөөд хин нэгэн рүү битгий дайр. Эхлээд сонс, бод, хүүхдээсээ асуу, хүүхдтэйгээ ярилц, багшийнх нь үгийг сонс, нөгөө хүүхдийн талын зовлонгч бас бод. Яагаад гэвэл зөвхөн таны хүүхэд, миний хүүхэд л хүн биш. Бусдын хүүхэд ч гэсэн яг адилхан хүн. Хүүхдээ хайрлна гэдэг хүүхдийнхээ бүх бурууг хаацаалах биш ээ. Хүүхдээ хайрлна гэдэг хүүхдийнхээ бурууг цаг тутам тухайн үед нь засаж өгөхийг хэлж байгаа. Хүүхэд буруу зүйл хийсэн бол уучлалт гуйж сурах ёстой. Бусдыг өвдгсөн бол хариуцлага хүлээж сурах ёстой. Дүрм зөрчсөн бол үр дагавартай гэдгийг ойлгох ёстой. Бусдын эд зүйлсийг эвдсэн бол нөхөн төлж сурах ёстой. Багшийгаа үл хүндэлсэн бол шийтгүүл сурах ёстой. Энэ бүхнийг заахгүйгээр миний хүүхэд жаргалтай байвал болно гэж өсгөвөл тэр хүүхэд ирээдүйд өөрөө ч зовно, бусдыг ч зовоодог хүн болно. Ялангуяа эцэг эхчүүдэд жинхэнэ амьдын там дунгаан. Жинхэнэ хайр гэдэг дандаа зөөлөн байдаггүй. Заримдаа хайр хатуу байдаг. Заримдаа хайр үгүй гэж хэлдэг байх ёстой. Заримдаа хайр гэдэг хүүхдийнхээ талд бус хүүхдийнхээ эсрэг зогсож байж түүнийг авардаг. Мэдээж эцэг их хүүхдийнхээ талд зогсох ёстой. Гэхдээ хүүхдийнхээ буруу талд биш, хүүхдийнхээ зөв хүн болох талд зогсох ёстой. Өнөөдөр хүүхдээ зэмлэхээс айдаг эцэг эхчүүд маргааш хүүхдийнхээ өмнөөс нулимс унгах өдөр ирж магадгүй шүү. Өнөөдөр хүүхдийнхээ бурууг хаацайлсан өмөрдөг эцэг их маргааш хүүхдийг нь хинч засах боломжгүй том толгойтой болсныг хараад шаналх өдөр ирж магадгүй шүү. Хүүхэд бол бидний ирээдүй гэж бид их ярьдаг. Тэгвэл тэр ирээдүг зөв хүн болгон өсгөх үүрэг хамгийн түрүүнд эцэг их бидэн дээр байдгийг шүү. Багш ганцаараа таны хүүхдийг хүн болгож чадахгүй. Сургууль ганцаараа таны хүүхдийн зан чанарыг
засч чадахгүй. Эцэг их өөрөө хүүхдийнхээ анхны багш, анхны үлгэр дуурайл, анхны сахилга бат байх ёстой. Та хүүхдтэй үнэхээр хайртай бол, хүүхдээ үнэхээр хайрлж байгаа бол зүвийг заа, бурууг нь зас, хариуцлага үүрүүл, уучлалт гуйлгаж сурга, бусдыг хүндэлж сурга, багшигаа хүндэлж сурга. Хүүхдийн ирээдүйг хамгаалах хамгийн ихний алхам бол хүүхдийн бурууг нуух биш, бурууг нь засах юм шүү. За тэгээ өнөөдрийн болсон явдал дугаартаа хамтдаа үзэгчдээ та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Бай.